За өнөөдөр бүгдээрээ Морганы хууль үзнэ. За Морганы хууль. Морганы хууль маань гийн хоорондох цайг олохын тулд ашиглагддаг хууль байгаа. Гийн хоорондох цай. За олоход ашиглагддаг. Тэрийг нь Морганы гэдэг. За Морганы тэр үлдвэл Морганы яг юу гэсэн үг юм бэ гэдгийг өнөр үзье. За жишээ нь энд А том А болон том Б гэсэн хормыг хоромсон. А энд жижиг А жижиг Б гэсэн ийм гомолог хоромсомууд байлаа гэж үү. Тэгвэл кроссинг мио цаваа гэдлийг үлдэнд мио цаваа гэдлийн профацийн шатанд кроссинг өвөр болдог. Кроссинг өвөр. А энэ процесс яадаг вэ гэхээр гомолог хоромсууд маань ингээд ойролцоо ингээд нийлээд тэгээд ижил хэсгүүдээ солилцдог. Одоо чинь энэ юм уу? Энэ солилцооны үр дүнд өөр бүрдэлтэй хоромсоо гарч ирдэг гэсэн үг. Одоо 2B маань хоорондоо солилцлоо гэж үзэх юм бол А том А жижиг Б А жижиг А том Б гэсэн юм бүрдэл гарч ирнэ гэсэн үг. А гэхдээ заавал ийм байх ингэж солилцох албагүй. Өөр ямар солилцоонууд байна гэхээр энэ хоёр маань нийтдээ зэрэг солилцож болно. А тэгсэн тохиолдолд нэг ялгаатай хоромсон бол гарч ирэхгүй. За тэгвэл энэ хоёр маань ингээд хоорондоо бол ингээд магадлалын хуулиар яригдана. Магадлалын ямар хуулиар яригдах вэ гэхээр энэ хоёр солигдохгүй юу те? Солигдвол хэр зэрэг солигдох хэвээр. Кроссын өөр болвол яах хэвээр ингээд гэдэг хуулиар яригдана. Тэгэхээр хэрв энэ хоорондох цай их байх юм бол өөрөөр гийн хоорондох цай их байх юм бол энэ хоёр маань зэрэг кросс нөөсд орох боломжгүй. Өөрөөр дандаа сална гэсэн. Дандаа сална. Яг өөрөөр дандаа сална. Бага байх юм бол дандаа хамт гэсэн үг. Дандаа хамт удамшин. Одоо энийг хэмжихэд бол судалгааны арга байна. Судалгаа. Тэгвэл яг судалгааг яаж хийх юм бэ гэхээр бид нэр гетерозигот энэ ааш уучлаарай. Энэ том Б, энэ жижиг Б. Гетерозиготуудыг хооронд нь одоо гетерозигот хоорондсон одоо генотиптэй бисиг юутай эвцэлдүүлдэг вэ гэхээр гомозиготуудтай гомозигот рецессив гентэй генотиптэй бодгалтай үлдэн эвцэлдүүлж бидний хүссэн үлдүүндээ дүнгээ авдаг гэсэн үг. За жишээ нь яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ хоёр маань хэрэг солилцсон тохиолдолд А Б болон А Б гэсэн одоо бэлгийн эсвэлж болно. А хэрв солилцохгүй тохиолдолд том А том Б жижиг А жижиг Б гэсэн бэлгийн эсвэлсэн. Энэ хоёр маань солиогүй. А энэ хоёр маань солилцсон. Юу илийц гэсэн үг. А тэгээд энийг гомозигот рецессивээр үржүүлэхээр яадаг вэ гэхээр одоо эвцэлдүүлэхээр яадаг вэ? Энд жижиг А энэ жижиг А байгаа. Энэ жижиг Б энэ жижиг Б. Энэ хоёр маань одоо нөгөө кроссинг өвөрт орсон ч гэсэн ямар ч ялгаа авахгүй. Тэгэхээр бүгд А Б гэсэн бэлгээс болно гэсэн үг. За заавал ягаад тэгвэл рецессив юм бэ гэж байгаа байхгүй. Рецессив байх юм бол энэ хоёр жишээ нийллээ гэж бодъё л доо. Энэ хоёр нийллээ. Том А жижиг Б жижиг Б буюу энд байгаа бидний жижиг Б-г одоо фенотип дээр гаргаж ирж байгаа гэсэн үг. Фенотип дээр гаргаж ирж байгаа. Тэгснээр бид нар илүү нөгөө бүр ингээд гений бүрдлийн бүрэн судлахгүйгээр гаднаас нь фенотипийг хараад шууд мэдчих болно гэсэн үг. Тэгэхээр илүү их бидэст хялбар судалгааны арга болж өгнө гэсэн үг. За бид нар тэгвэл одоо бодлого бодож үзье. За ийм нэг бодлого байна. Орчлонгийн олимпиад гэсэн ийм бодлого байна. За ийм байна. А Б С Д гэсэн 5 гем байдаг. Нэгэн бодлогод. Тэгвэл судлаачид
ийм генотиптэй бодгалыг гомоцогоо доминант бодгалтай эвцэлдүүлж гарсан үр талын төлөйг нь F1 төлөйг нь recessive гомоцогот бодгалтай эвцэлдүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд F2-т гарсан үр төлөйг хүснэгт 5-д өгсөн байгаа юм. За тэгэхээр энийг яаж бодох вэ гэж байгаа. Тэгэхээр бид нэг өгүүлбэр харах юм бол энэ дандаа гомоцогот юмнууд байгаа. Бид нар сая юу гэлсэн бэ гэсэн чинь ийм гетерозигот юмыг гомоцогот recessive-тэй үржүүлж бид нар одоо нөгөө би ашигтай хөгжил цуглуулж чадна гэсэн гэж бид нар үзсэн тийм ээ. Тэгвэл энд яг юу болоод байна вэ гэхээр энэ гомозиготуудыг бид нар гомозигот доминанттай үржүүлчихээр энэ recessive байгаануудаас нь баталгаатай гетерозигот ген гарч ирнэ. За тэгэхээр энийг бөөнөрө бичиж үзье. За жижиг б том c жижиг д том е тийм ээ. Том е. Энийг дандаа доминантуудтай хэвсэлдүүлсэн. Том б жижиг том c ингээд ийм хэсэг. Тэгэхээр энэ хоёрын төлөөл 100% юу гарч ирэх вэ гэхээр том а жижиг а том б жижиг б том c том д жижиг д том е гэсэн үг. За одоо энэ маань яг ийм байна. За энийг дахиад дандаа recessive-тэй үржүүлсэн. Эндээс ганцхан бэлгийн хэсэг гэж байна. Дандаа жижиг гэн тийм ээ. Recessive гентэй A, B, C, D, E гэсэн ганцхан бэлгийн хэсэг гэж байна. Эндээс бол олон төлөв гэж болно. Тэгэхээр ямар юмнууд гарч ирэх гэхээр том А, том Б, том С, том Д, том Е гэж болно тийм ээ. Эсвэл жижиг А, том гэх мэтээр гарч болно. Энд нь нийлээд ямар шинж үзүүлэх вэ гэхээр энэ одоо зөвхөн эдгийнхаа байгаа шинж үзлийг үзүүлнэ. Яг тэгэхээр эдэн маань бүгдээ гомозигот recessive байгаа. Одоо бид тэгээд сая хүснэгтэд юу үзүүлсэн бэ гэхээр энэний фенотипийг үзүүлсэн байгаа. Тэгэхээр бид нар илүү нөгөө хамархан ажиглаж болно гэсэн үг. За бид нар эндээс харах юм бол нэг юмыг анзаарах байгаа. C болон E хоёр бүгд доминант байгаа. Өөрөөр хэлбэл бидэст энд нөгөө дандаа доминант байгаа болохоор энд бэлгийст recessive гентэй ямар ч юм байхгүй гэсэн үг. За эндээс одоо тэгвэл бид нар юуг ажиглах хэрэгтэй вэ гэхээр морганитик болохын тулд иргэний цудмыг нийтэн хувадаг. Өөрөөр хэлбэл одоо бид нар А болон Б гэсэн одоо Г хоорондох зайг болно гэх юм бол биднээс юу байгаа гэхээр энд А тэгээд том Б жижиг Б байгаа гэсэн үг. Тийм ээ. Яагаад тэгэхээр энэ нь эндээс ирсэн. Энэ хормосом нь эндээс ирсэн. Тийм ээ. Тэрийг заавал өнөөр мэдэх хэрэгтэй. За энэ хоёр маань тэгвэл кроссинг өвөрт орох юм бол А жижиг Б болон жижиг А том Б гэсэн бэлгийн хэсэг үүсгэнэ. Энд нь болохоор иллиц гэсэн үг. Ягаад тэгэхээр кроссинг өвөрт ороод үүсэж байгаа бэлгээс иллиц. Энэ иллиц